За манай appийн үндсэн хэсэг нь болохоор My App Content гэсэн функцийг харуулах. My App Content гэдэг нь одоо ийм стейтүүдийг одоо ийм төлөвүүдтэй тэгээд одоо өгдлийн санг үүсгэх тийм төлөвүүдтэй тэгэнгүүтээ бас хуудас хооронд шилжилтийг зохицуулдаг ийм юу байгаа. За тэгэнгүүтээ өгдлийн сангийн хэсэг нь болохоор энэ одоо WordDB гэдэг хэсэг нь болохоор room өгдлийн санг тодорхойлох хэсэг. Одоо энэ SQLite өгдлийн сан дээр суурилсан юм байгаа. Тэгээд энэ Word гэсэн одоо ийм бүтцтэй ийм юу авна гэсэн үг. Өгдөл авна гэсэн үг. За тэгэнгүүтээ Word DAO гэдэг нь болохоор энэ өгдлийн сантай харьцах үндсэн функцүүдийг агуулж байгаа. Одоо insert, delete, update гэх мэт одоо тэгээд тийм байгаа. За тэгээд repository дээр болохоор offline Word repository болохоор DAO болон data store хооронд зуучлагч болж өгнө гэсэн үг. Тэгээд үгсийг өгдөлтэй ажиллах бүх үйл явцыг удирдна. Үгийг өгдөлтэй ажиллах бүх үйл явцыг удирдна гэсэн үг. Тэнгүүтээ бас одоо view модыг хадгалах боломжтой одоо төлөвийн одоо view модын төлөв нь болохоор both English only, Mongolia only гэж байгаа. За view model дээр болохоор энэ Word view model гэж байгаа. Word view model нь болохоор үндсэн логикийг холбох үүрэгтэй гэх юм уу? Одоо тэгээд үгийн өгдлийг устгах тэгээд хадгалах, апдейт хийх гэх мэт. Тэгээ үгийн оруулсан утгыг хүчнтэй хэсгийг одоо шалгах үүрэгтэй гэх юм уу. За тэгээд энд бол одоо ингээд нөгөө юу харуулж байна. Яг ямар үгийг нөгөө view модын тохируулах хэсэг харагдж байна. За тэгээд миний аппын болохоор үйл явц нь болохоор Word edit screen гэж байгаа. Энэ нь болохоор одоо үгийг засварлах боломжтой screen гэх юм уу? Үгийг одоо засварлах боломжтой одоо дахиад ажиллуулж. За тэгээд Word entry screen гэж бас байгаа. Одоо энэ нь болохоор үгийг оруулах дэлгэц гэсэн үг. Одоо нэмэх дээр дараад ингээ оруулна гэсэн үг. Энэ нь болохоор view моделээр дамжуулаад repository руу шинжлэгдсэн мэдээлэл явуулна гэсэн үг. Тэгээ repository нь DAO ашиглан өгдлийн сандах мэдээллийг шинжилнэ гэсэн үг ер нь. За тэгээд энэ edit screen бас адилхан. Edit нь болохоор edit screen бас
энэтэй адилхан логикоор явж байгаа. За тэгээ home screen бол ийм байгаа. Энэ бол top bar нь байна. Тэгээд home screen. За одоо энэ бол хэрвээ юу өгдлийн санд рүүг байхгүй хоосон байх юм бол юу энэ зүгээр ингэж харуулна гэсэн үг энэ байршлуудчиж. Тэгээ ийм хоёр state чиглэж байгаа. Одоо тэгээд өөр одоо миний хийсэн энэ апын архитектур нь болохоор одоо web модель архитектурыг ашиглаж зохион байгуулагдсан. Navigation гэж байгаа. Navigation болохоор миний ап доторх дэлгэцнүүдийн хооронд нь шилжилтийг үлдэрдэх үүрэгтэй одоо энэ edit screen-ийг шилжилтийг ID-гаар нь одоо засах гэх юм уу? Дэлгэц үгийн ID-г дамжуулах тийм үүрэгтэй.